Туван гэрэг байгууллагад та улсыг хурлаа танилцуулаад удсын газар Дубайд очиод одоо энэ гэрээг байгуулсан гэдэг нь мэдээлэл өгдөг юм байна. За би одоо дахиад хэлье. Түүнээс болоод одоо 2009 онд гэрээ байгуулсан. 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийсэн. Энэгээр бол оюутлогын үр өгөөжийг бол сайжруулсан. 2015 онд хийсэн Дубайн гэрээн дээр бол би эсрэг байр суурьтай байсан. Намайг бол оролцуулаагүй. хэрэглэхийн дараа юу? Тий. Тэгээд энэ гэрээгээр бол бидний үр өгөөж бол муутсан. 2019 онд хийсэн гэрээгээр бол сайжирсан. Монголын тал бол өргөө болсон. Одоо ингээд өргөж яригадаад байгаа зүйл бол Монгол улсын засгийн газар, Монгол улсын иргэн дээр бол үр байхгүй. Одоо өр болон хүүгийн асуудал яригадаад байгаа зүйлийг бол зөвхөн оюу толгой хязгаарлалтад хариуцлагатай компанийн хувьд бүрэн өөрөө дааж байгаа ийм л зүйл байгаа. Хүмүүс бол маш хэмжээгээр улс төржиж байна. Бид нар бол тоо хоримтуудыг энэ 5 дахь өдөр ярих юм бэлээ. Үнэхээр оюутлогын хөрөнгө оруулалт хийгдсэний хүчин Монгол улс бол 2008-9 оны эдийн засгийн хямралыг амжилттай давж гарсан. Одоо Монгол улсын эдийн засаг 5 дахин томорсон. Монгол улсын төсөв 15 дахин томорсон. Мэдээж хэрэг энэ дээр бол нүүрсний нөлөө байгаа. Гэхдээ оюу толгоон орд газрыг бид нар дарга нарын идэж урддаг нүүрс шиг бол болгоогүй. Энэ бол маш хэмжээний хяналтанд ор явагдаж байгаа. Хамгийн гол нь би дахиад хэлэхэд байгуулсан гэрээ биш. Тэр гэрээний хэрэгжилтэнд үе үеийн засгийн газар бол хариуцлах хүлээх ёстой. Зарим засгийн газар хариуцлахгүй ажилласан эс үйлдэлээрээ өөрөөр хэлбэл үйл ажиллагааг 2-3 жил зогсоожсэн. Зарим засгийн газар шийдэж гин гээд Монголын эдийн засгийн үр өгөөжийг бол алдагдaltaй болгочихсон. Зарим засгийн газар шийдэж гин гээд ашигтай болгочихсон. Тэгээ энэ болгон дээр бид нар бол дүгнэлт хийгээд явах хэрэгтэй. Хин нэгэн дөрвөө бурууч хэрэггүй. Энэ гэрээ бол Монгол улсын засгийн газрын гэрээ. Засгийн газар энэ гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Үр ашгийг нэмэгдүүлж явах ёстой. Тийм учраас оюутлоготой холбоотой бүхэл асуудал дээр би ирж нээлттэй оролцож байна. Байр суурь илэрхийлж байна. Энэ бүх тоо баримт гэрээ хаана ямар алдаа явагдаж байна бүгдийг гаргаж ярих болно. Яг 2010 оны нэг монголчууд ноогдол ашиг хүртэж эхэлнэ гэж хэлсэн. Монгол улсын үр өгөөж ноогдол ашигын асуудал одоо бүгд хоёр зүйлийг эхлээд ойлгох хэрэгтэй. Монгол улс ашгаа 3 зүйлээр авдаг. Улсныхаа хүчинд авж байгаа татвар шууд орлогоос нь авдаг. За дараагийнх нь болохоор татвар. Бүх төрлийн татвараа авна. Энэ хоёрыг бол ажиллаж эхэлсэн цагаас нь авсан. Одоо бол 5 тэрбум гаруй төгрөгийн татвар одоогийн байдлаар авсан байна. За дээрэс нь бид нар ноогдол ашгаараа авна. Ноогдол ашиг гэдэг нь хувь эзэмшигчний хүчинд. Ингэнгүүт энэ асуудал дээр бол бид нар хувь эзэмшигчдийн гэрээ гэж тусад нь 2009 онд байгуулсан. Энэ маань ашигтай ажилласан тэр үеэс эхэлж манай талч одоо ноогдол ашиг аавна, хөрөнгө оруулагч талч ноогдол ашиг аавна. Хөрөнгө оруулагч тал бол хоёрхан зүйлээр ашиг авдаг. Үндсэн ашиг нь бол ноогдол ашиг, дээрээс нь менежментийн үйл ажиллагааны төлбөрөөр бол авч байгаа. Санхүүгийн үйлчлэгээр авч байгаа. Энэ дээр бид нар хяналт тавих тухай асуудал байна. Энэ дээр хяналт тавихгүй байх тусам манай эдийн засгийн үр өгөөж муудна. Бид нар энэ дээр хяналт тавиад зарчимтай ажиллаад байх юм бол манай үр өгөөж сайжраад яваад байна. Ер нь бол анхны зорилт бол ил уурхаатай, далд уурхаатай. Ил уурхаад дээр нь 20% байдаг, далд уурхаад дээр нь 80% байдаг. Бидний анхны зорилт юу гэж ойлгочихсон бэ гэхээр бүгдээрээ өөдрөгөр төсөөлсөн. Бид Монгол улсын засгийн газар ч өөдрөгөр төсөөлсөн, хөрөнгө оруулагч тал ч өөдрөгөр төсөөлсөн. Тэгээд
ил уурхай дээр анхны хөрөнгө оруулалтаа хийгээд энэнгөөсөө орлого олоод далд уурхайгаас санхүүжүүлээд явна гэсэн ийм зорилттой байсан. Геологийн нөхцөл байдал нь бол маш хүнд. Дэлхийд дээр одоо энэ босоо аргаар нураадаг энэ технологиор явдаг уурхай бол 4-5 байдаг. Тэгээ энэ нөхцөл байдал бол байнга ингэж хүндэрж исэн учраас зардлын хэтрэлтүүд бол гарсан. Энэ бүгдийг бид нар хянаад тооцоод явах ёстой. Тийм учраас бид нар 2019 онд одоо ногдлошка авна гэсэн анхны төсөөлөл маань бол хэрэгжээгүй. 2015 оны Дубай хэлцээрээс болоод тэр ногдлошка авах хэмжээ бол бүр 41 он хүртэл хойшлсон. 2019 онд гэрээг сайжруулсны хүчинд одоо Монгол улс хөрөнгө оруулагчтай хоёлоо бол 37 оноос эхлээд ногдлошка авах ийм одоо дүр зураг харагдаж байгаа. Одоо ингээд 15 жилийн дараа харахад гэрээ бол 2009 оны 10 сарын 6-нд зурагдсан. Гэрээ 2010 оны 3 сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. 2011 оны 11 онд дөнгөж одоо үйл ажиллагаа эхэлсэн 11 онд. Өнөөдөр 25 14 жилийн дотор яг үндсэндээ бол гүний уурхайн бүх бүтээн байгуулалт бол жигдэрсэн. Одоо бол бид нар дандаа одоо ашиг авах тал дээрээ бол ажиллах ийм болцоо нь бол бүрдэж байгаа. Мэдээж энэ дээр бол нөөцөө нэмэгдүүлэх тал дээр бол байнга ажиллана. Өнөөдөр болсон энэ сонсголоор бол юу хэлж чинь гэхлээр оюутлахын бүлэг орд бол маш том бүлэг орд, стратеги орд. Энэ дээр ажиллаж байгаа хоёр компани байгаа лиценз эзэмшигч. Оюу толгой нөгөө талд нь бол Антре Resource гэдэг энэ компани. Тэгэхээр энэ хоёрын лиценз, энэ хоёр одоо хөрөнгө оруулалтын гэрээнд хамрагдах уу, Антрегийн лиценз эзэмшилттэй холбоотойгоор Монгол улс ямар ашиг нэмэгдүүлэх юм бэ гэдэг ийм асуудлуудыг яригдж байгаа. За гэрээ хийж, гэрээг ахалж одоо байгуулсан хүний хувьд хэлэхэд Антрегийн 34%-ийг бол Монгол улс стратеги ордынхаа хувьд шууд эзэмшнэ. Дээрээс нь Антре болол хөрөнгө оруулалтын гэрээний тал биш учраас бид нар бүх татвараа авна. Дээрээс нь 2011 онд нэмж баталсан өсөн нэмэгдэх нөөц ашигсны төлбөрийг авна. Тэгэхээр бол Антретэй талаас нь бол бид нар 10% татвар авна гэсэн үг. Тэгээд өөртөө 34% эзэмшнэ. Тэгээ ийм асуудлуудын асуудлууд энэ хилцүүлгийн үр дүнд гарах болов гэж би бол найдаж байгаа. Тэгээд энэ тал дээр ч гэсэн өөрийнхөө байр суурийг бол илэрхийлээд явнаа. Их баярлалаа. Бодлоо баахан ярьлаа.